Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч мөнх уянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real Podcast. Цаанаа хүн үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Real Podcast-ийн цоошин хүн дугаар та бүхэндээ өгөхөд бэлэн болоод байна. За өнөөдрийн зочнороо бас маш сонирхолтой зочин та бүхэнтэй урам оролцуулж байна. За манай зочин бол Номын Эрдэнэ. За сайн уу, өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд зочнороо орж оролцуулаад маш баярлалаа. Баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. Номын маань бол маш бас амжилттай яваад залуусны төлөөлөл та бүх үзэгч сонсогчдоо бас тоон танилцуулахад бол Томьёо Edutech ажиллаж байсан. За мөн одоо Нүбийн зарим үйл ажиллагаануудад синхроны орчуулга хийдгээс гадна зөвлөх хөтөчгээд одоо хятад улсыг сонгон суралцахыг сонирхож хичээж одоо шийдэж зорж мөрөөдөж байгаа олон мянган залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд одоо талтай үзүүлдэг. Instagram дээр та бүхэн хайвал зөвлөх хөтөлбөр байгаа. За энэхүү маш том гайхалтай үйл ажиллагааг үүсгэн байгуулсан залуугийн төлөөлөл байгаа. За өөрийнхөө талаар бас би мэдээж товчхон танилцууллаа. Өөрийнхөө талаар бас нэг үзэгчдээ өөрийнхөө талаас танилцуулж ярилцлага эхлэх зүгээр ах гэж бодож байна. Зөвлөгч болохоор яг бид хэдийн нэг зориод байгаа юм нь одоо Английн Швейцарийн ч юм уу Америкийн Fulbright гэдэг дэлгүүд байдаг шүү дээ. Тэрнүүд мэдээ залуус маш их бэлтгэлтэй олон сар дэлгүүр хөдөлмөрөөс хариад ингээд орлоод яг тэр шиг хятад руу явах ялангуяа энэ хятадын шилдэгтэй сургуулиуд одоо дэлхийн топ 20 руу ороод ирсэн байна. Та бүгдээ мэдж байгаачлан Цинхуагийн сургууль, Бээжингийн сургууль гэдэг одоо дэлхийд одоо нэлээд дээгүүр хасдаг болчихсон сайн сургуулиуд. За мөн цаашлаад DCUS гэдэг англиад багтдаг топ сургуулиуд бол маш хөрсөлтөөнтэй болчихсон. Тэгэхээр эдгээр сургуулиуд руу яг сурагчид маань бэлтгэлтэй цаашлаад эцсийн газрын тэтгэлгийг ингээд аваад хүү таалгыг гэдгийг нээж өгч бэлтгэж тэрэн дотоорсон хөтөлбөрүүдийг боловсруулад тэр хөтөлбөрийн дагуу сурагчдаагаа бэлтгээд явуулдаг ийм үйл ажиллагааны чиглэлтэй. Одоогоор бол яг анх би энэ үйл ажиллагаа 2021 оноос эхэлж байсан. Түүнээс хойш одоо яг 5 дахь эсэлтэн дээр явсан. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд гэлтгүй гадаадд суралцах хүсэлтэй залуучуудын тоо одоо ер нь жилээс жилд нэмэгдэж байна те. Тэдгээр залуучуудад хамгийн одоо хэрэгтэй зүйл бол ийм зөвлөд туслаад чигийг гаргаад өгөх үйлчилгээ гэж миний хувьд бол боддог. Тэгээд зарим энэ чиглэлийн үйл ажиллагааг боловсролын агентлагууд хийдэг бол зөвлөх хөтөч бол яг боловсролын агентлаг гэхээсээ илүү одоо маш одоо юу гэдэг нь баг найз шиг те яг хэрэгтэй зүйлсүүдийн яг ингээд юм системтэйгээр бэлдээд өгдөг болов гэж би хардیں۔ За намайг бол би бол эртнээс нэгэн тийм батаараа зөвлөх хөтөчийн үйл ажиллагааг ингээ хараад би бас ингээ бахархаад ерөнхийдөө яг хятад сурах хүмүүс бол яг эндээс мэдээлэл аваад чигээр гаргачвал өстой гоё системтэй те хэрэгтэй зүйлсүүдээ нэг доороос ямар нэгэн шат алгасахгүйгээр зарим одоо магадгүй өөрөө бэлтгэх юм бол те зарим зүйлийг ингээд алдагдуулж магадгүй бас зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэлхийн бас л томоохон хөгжлийн бас нэг орон зай болсон хятадыг сонгон суралцж байгаа оюутан залуус бол яахааргүй зөвлөх хөтөчийн одоо чиглүүлэггүйгээр одоо бас явах хэцүү гэж би бол бодсон. Баярлалаа, маш баярлалаа. Тэгэхээр намайг өөрийнхөө ажлын туршлагаас бас хуваалцаач. Ер нь болвол зөвлөх хөтөчийн үйл ажиллагааг төлөхөөс өмнө хийж байсан ажлууд нь яахааргүй энэ зөвлөх хөтөчийн үйл ажиллагаатай уялдаж өөрийгөө давхар бэлдэж уртад одоо мэргэжлээ сонгоод хятад суралцахад нь одоо тусдын болох зүйлсүүдийг ингээд карьерийнхаа туршид суралцаад явуулсан юм шиг санагдчихсан. Тэр тухайга яриад. За тэгээ би яг хятад улсад өөрөө Бээжингийн сургуулийг төгссөн 2016 онд анх удаа Эрдэнэ хотоосоо
Бээжингийн их сургууль руу яг ингээд одоо зориод өсөл мөрөөдлөө хийгээд баг зэрэг одоо айцтай яах бол чадах болов гэд ингээд явж байсан. За тэгээд тэр хугацаанд ер нь л ингээд одоо бодоход бол дандаа л хятадд энэ сурах ялангуяа энэ Бээжингийн сургууль сурах таад боломж байна шүү. Би тийм супер биш ээ. Тэгэхээр би ингээд орчлоо. Хамт ч гэсэн боломж байна гэж би нэг айгүй интернэт л нэг айгүй хийдэг байсан байлаа. Тэр бол YouTube сууг хөгжүүлсэн гараа нэг шитлэгтэй. За тэгээд YouTube хийж авч байгаа. За цаашлаад нөгөө хятад улсын талаар мэдээлэлүүд айгүй хомс байдаг байсан. За Америк руу ч юм уу, Англи руу ч юм уу, нэгэн Европын орнууд руу бол мэдээлэл харсангуй ингээд хүмүүс зүгдээж ч юм уу, ямар нэгэн байдлаар ивент зохион байгуулах юм уу. Тиймэрхүү байдлаар яваа. Гэтэл хятад улс маань нөгөө айгүй тийм нэг зурчлаад болчих юм шиг те мөнгө өгөөд л ингээл нэг хаа хамаагүй газар руу ингээл төлөвлөчих юм шиг тийм мэдрэмж хүнд айгүй хөгдөд юм учраас залуус нэг юм хятад руу явъя ч юм уу бүр ингээд бэлдээд мөрөөдөд явъя гэдэг тийм хандлага бол тухайд байгаагүй. За эдгээр хугацаанд болохоор Tomyot Tech гэдэг компани 2020 онд үүсгэн байгуулагдаад дэлхийн Монгол залуусын хамгийн их сурахыг хүсдэг улсуудыг ингэж залуусаас судалгаа аваад гаргаад ирэмблэхэд тэд бас 8-д ч хэсчихсэн. Тэгээд тэд энэ 8 улсыг ингээ ер нь бол цаашаад ингээд мэдээлэлээр хангах хэрэгтэй байна. Залуус өөртөө бэлтгээд өөртөө ингээд мөрөөдөөд энэ сайн сургуулиуд руу хүрч чадах юм байна. Гагцхүү яг ийм менторуудын хүчээр те ийм мэдээллийн хүчээр дан ганц YouTube-дээр байдаг мэдээлэл гэхээс илүү цогц мэдээллийн хүчээр ингээд авах юм байна гэж ийм алсын хараатай Монгол оюуныг дэлхийд хүргэнэ гэж хэлжсэн. Тэгээ би айгүй аттай тухайд ковид гараад Монголоо байж таарсан учраас Tomyot Tech-тэй ажлын гараагаа эхэлжсэн. За хэдийн бүхий л одоо контентуудыг оруулаад та бүхэн одоо ч гэсэндээ YouTube суудсууд дээр бол Tomyot-гийн аппликейшн дээр ороод авах юм бол эдгээр мэдээлэлүүд нээлттэй байж байгаа. За хэдийн контентуудыг бүгдийг нийлүүлсэн. Тэгээд одоо хятад сайн шилдэг амжилттай явж байгаа хин байна. Тэр бүгдийг ингээд харуулж ирээд ураад ярьцаад ингээд бэлтгэж гаргаад төрний хойш болохоор их сургуулаа төгсөөд эхлэл сайдын аманд орсон. За эхлэл сайдын аманд болохоор боловсрол соёл спорт эхлэл гэдэг нэгэн нэг юм эхлэл сайдаг. Тэр нь болохоор ингээд Монголын болон бүтээн талын хадтай харилцаа холбоог ингэж зохицуулдаг, орчуулдаг ийм нэгэн болж ороод. За тэгээ яг би өөрөө нөгөө нэг хүсээд авч ирсэн засгийн газрын цэцгэлгийнхаа шалгадаг хүн болсон. Тэгээ би сургалтын материалтай ажилладаг болоод яг ингээд тулаад ингээд авсан чинь манай сурагчид маш потенциалтай хэвнээсээ ерөөсөө шилдэг сургуулиуд руу зорихгүй байсан, хүсэхгүй байсан, мэдэхгүй байсан. Тэр одоо потенциалыг олж харахгүй байгаа надад бол аюул харамсалтай санагдчихсан. Тэгээ би өөрөө ингээд мэдээлэлт дуу эрсэнтээс ингээд зүгээр л за би чадна гэдэг дүүний итгэл байгаа л тэгээд орчиж байгаа хгүй. Гэтэл тэр хүмүүс ингээд хангахад материал нь бүх юм нь байсан. Гол нь зүгээр бэлтгэл л дутуу. Тэгэхээр энд ингээд бэлтгэх хөтөлбөр бол маш шаардлагатай байна гэж үзээд хамгийн за юу ч гэсэн би нэг зориглоод хөтөлбөр зарлаад үзээгээд тэг хөтөлбөр зарсан чинь 7 сурагч орж ирээд тэгээд тэр 7 сурагчаас аягүй амжилттай сайн дандаа топ сургуулиуд руу оролцсон. Тэгээд тэр урмаараа одоо хүртэл ингээд хөглөгдөөл дэлбэр одоо 10 байсан 20 болол 20 байсан 30 болол 40 болол ингээд сурагчд маань аягүй өндөр амжилттайгаар топ ихтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр явж байгаа. За топ гэдэг нөгөө нэг яагаад сурах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт бас дахиад гарч ирэх бах тий. Яагаад заавал топ гэж яриад байгаа юм бэ? Тэгэхээр тэн дээр нөгөө нэг эцсийн их сургуулиуд ер нь бүгдээрээ нэг жишг стандарттай байдгийг. За тэрийг болохоор ер нь бол хятад улсын бүх ихтэй сургууль усын сургууль байдаг. Хувийн их сургууль гэж хэлбэлээд нэг ч хэрэгч байхгүй. Тэр улсаас тавьж өгсөн стандартын дагуу багш нар бэлтгэгдсэн. Тэр багш нар маань сурагчдад гадаад оюутнуудад ийм системтэй заана, дотоодын оюутнуудад ийм системтэй заана гэдээ гаргаж ирсэн байна. Энэ топууд нь яагаад байгаа юм бэ гэхээр 21-р зуунд дэлхийн топ 100 сургуульд ингэж орно гэдэг ийм одоо зорилго тавьсан. Эннийхээ хүрээнд одоо аль хэзээ 5 сургууль нь орцсон явж байгаа. Дэлхийн топ 100 англиад. Тэгэхээр эдгээр сургуулиуд нь болохоор илүү одоо хүний нөөцийн тал дээр, судалгааны чиглэлийн тал дээр гадаад оюутнуудыг дэмжих бодлогын хүрээнд илүү дэвшилтэд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө гадаад оюутан гэдэг утгаараа гадаад улсад сурах одоо ийм зорилго тавьж байгаа л топт нь сурах юм бол илүү яг нөгөө higher education тий одоо яг тэр нөгөө нэг өндөр шатны мэдлэгүүдийг олж авах цаашлаад тэр нөгөө network-ийг тэлэх
өөр олон орны оюутнуудтай ингэж танилцах боломж нь ч юм уу те даад мэдээд байгаа. Тэгэхээр тэрний илүү тэр топ гэдгийг одоо онцгой болгоод байгаа. Тэрнээс зөвхөн одоо энэ ранкинг юм нас яриад байгаа зүйл бас биш гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө хятад сурах шалтгааны талаар бас мэдээлэл өгөөч. Зарим хүмүүс бол тухайн улсад нь татагдаад тухайн улсын боловсролын стандарт юм уу чанар гэдэг юм уу те дараагийн зөвлөдүүд ингээд сонирхоо явуулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр хятад сурах шалтгаануудын талаар яриул. Одоо миний бодлоор бол их ойрхон тэгээ Монголтойгоо ойрхон очиж зэрч чад амар амраа хоолоо гэж бодож байна. Одоо миний хувьд бол амар хол байгаа учраас энэ тал дээр аягүй их point өгч байна. Харин тий. Ер нь бол хятад улс гэдэг маань өөрөө Азийн нэг том гүрэн байгаад байна тий. Аз соёлын одоо нэг хэсэг нэлээдэн том хэсэг байгаад байна тий. За тэгээд хятад улс маань өөрөө мэдээж нөх хүн амжтэй тэрийгээ дагаад цаашлаад нэг одоо цаач ихтэй байгаа даа. Тэгээд дэлхийн өнцөг булган бүрт хятад хүмүүс байна тий. Дээрээс нь бүр цагаачтын улс байна. Сингапурт гэдэг юм, Малайз гэдэг юм уу тий. Одоо сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй болчихсон. Тэгэхээр энэ зөвхөн хятад явна гэдэг маань өөрөө би хятад ингээд одоо хамааралтай хүн юм байна ч юм уу. Хятад хэлээс би ингээд юм хийх юм байна гэж нүнад ойлголт авдаг. Гэтэл яг ингээд хятад хэлийг сураад эхлэхээр хүн байна. Би чинь бүр ингээд тэ дэлхийн хүн болох боломж надад нэгдэж байгаа юм байна. Тийм өнцөг бурлан бүрт тайна таавна. Тийм өнцөг бурлан бүрт хятадаар ярьдаг хүмүүс нь одоо өөрсдийнх нь тэр бом 400 сая хүнээс нэмэгдээд дахиад нэг ойролцоогоор тий одоо тэр бом гаруй хүний батхил байгаад байна тий. Тэгэхээр ойролцоогоор хэл маань 300 бом хүн хоорондоо харилцах боломжтой юм сувг руу ингээд яваад орчих жоохоо. Айгу том зах зээл рүү өөрийгөө ер нь ингээд оруулах гэсэн. За нэгдүгээр шалтгаан бол энэ. За мэдээж хоёрдугаар шалтгаан бол өдөр болгон өдөр тутамдаа бид нэр энэ техник технологи ямар хурдтай хөгжиж байгаа. Тэгээ ялангуяа цэцэд дээд сурагчтайгаа сурвал инженерингээр сураач, шинжлэх ухааны талдаа сураач. Зүгээр нэг нийгмийн ухаанаас одоо хэдүүлээ болио. Олон улсын харилцаа бүгдээрээ сурч ханлаа. Одоо хэдүүлээ инженерингээр сурья гэж агиух дэмжиждэг чиглэлүүд бүх одоо төлөвлөж хүсдэг. Ягаад гэхээр заримдаа зүгээр нөгөө нэг физикийн хичээлдээ дургуйч гэдэг шалтгаанаас юм инженерийг гэж одоо цонхоо болдог ч юм уу те. Нөгөө харамталтай юм даадаг. Тэгэхээр бид нар яг илүү одоо хамтрах цаашлаад манай улсын дэд бүтцэд хөгжөхөд бид нарт хятад хэлтэй хятад технологиг нь ойлгодог инженерүүд агуулх дутагдaltaй байх болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр бид бүхэн бол яг энэ суур шинжлэх ухаан руу ороод бүх физикчтэй хиймж бэлтгэх хэрэгцээ байна. Тэгэхээр ер нь бол энэ мэдээж яг шинжлэх ухааны талаас нь хятад бас асар өндөр хүчтэй байна гэдг нь орж ирж байна. За мэдээж хятад улсын маань хувьд бол маш олон тэтгэлийн боломж өгч байна. За зөвхөн засгийн газрын тэтгэлэг дээр явах юм бол дэлд одоо бакалавр, магистр, доктор нийлээд энэ жил ингээд 70 орчим хүнд өгч байна. Тэрний өмнө 100%, 200% гэдэг өгдөг байсан. Тэгэхээр нөө тэтгэлийн боломжууд гадна сургууль болгон үүсдээрээ бас аягүй олон тэтгэлгүүдийг зарлж байдаг. Тэгэхээр энэ нэг урт хугацаанд бас үргэлжлэх байх. Яг тэр хятад бас маань зөөлөн хүчний бодлогоо өндөр түвшинд авч явж байгаа учраас асар их гадаад улсын том таалантуудыг үүсгэдэг татад явлаа. Ийм учраас сэтгэлэг олгоод байгаа. Цаашлаад бол нэг 10 жилийн дараа хятад бас маань хүн болгоны хэмжид ч юм уу төлөвлөрөө өгч урдаг ийм одоо хэмжээнд одоо бас хөгжихийг зорж байгаа учраас одоо яг ингэж сурахыг хүсэж байгаа хүмүүс бол айгүй том боломж байгаа даа гэж харж байгаа. Тэгвэл олон тэтгэлэг нь ялангуяа магистртод бол бараг төлбөрөөрөө сурах бараг шаардлага байхгүй. Бүр зүг ямар зүрийн гоё тэтгэлэг Silk Road нэг зам нэг бүс за тэгэл күнзийн ноутын тэтгэлэг сургууль алганы тэтгэлэг Си Жинпиний нэрэмжит Yes China тэтгэлэг гэх мэтчлэнгээр ингээд айгүй гоё тэтгэлгийн боломжуудыг бол гаргаж өгсөн юм. Тэр энэ топ 3 шалтгаан бол энэ гурыг нэрлэж байна. Ер нь тэгээд сонгон суралцахаар одоо шийдсэн байгаа оюутнууд байгаа шүү дээ тий. Тэгэхээр хятад улсад суралцахын тулд заавал хятад хэлтэй байх ёстой юу? Эсвэл зарим улсуудад бол нөгөө тухайн улсынх нь хэлээсээ гадна англи хэл дээр бас хичээлээ үзэх боломжууд байдаг. Тэгэхээр сэтгэлэг тэмцэх шалгуур нь хятад хэл зайлшгүй байгаа юу? Эсвэл англи хэлтэй байж болох уу? Заавар бол хятад хэл дээр аягүй төлхөө байдаг байсан. Тэндээ энэ жилээс нь ажиллаад байхад англи хэл дээр сурах боломжууд бол байнга нэмэгдэж байна.
бакалаврын түвшинд магистрийн түвшинд бол хизээнээсээ бол англи хэлээр сурах маш олон хөтөлбөртэй. Тэгэхээр тэр хөтөлбөрүүд маань болохоор ялангуяа одоо нөгөө бусад барууны орнуудтай юм шип хөтөлбөр ч юм уу те joint programs гэдэг нэг жил Европ сураад нэг жил одоо ихтэй сураад 2 хос дипломтой төгсдөг ч юм уу гэх мэтчлэн ер нь бол одоо MIT-д одоо баг сурахгүйгээр Цэнхаагийн MIT-д хамтарсан MBA хөтөл байдаг байхгүй. За тэгээд одоо том одоо гоё хөтөлбөрүүд гэх юм бол тийм бүх Ivy League-ийн сургуулиудтай Цэнхаагийн сургууль, Бээжингийн сургууль хоёроо шийдтэй байдаг. Тэр шипийнхаа хүрээнд маш олон joint програмуудыг гаргаж ирдэг. Тэгэхээр хос дипломтой Европыг ч мэдээд Азийг ч мэдээд ингээд төгсөх боломжтой одоо гоё боломжууд бол байна. Тэгэхээр англи хэлээр бүрэн нээлттэй болсон. Энийг хараг ерөөсөө төгс чадахгүй байгаа юм болов уу гэж хараад байгаа. Зүгээр хятад гэдэг нь өөдөө би хятад хэл байхгүй ч юм уу те. Тэгээ шууд ингээд блоклчдаг. Гэтэл хятад хэлтэй биш юм англи хэлээр нийтээс хятад сурснаа Harvard-д нэг жил сурч болж байгаа байхгүй. Тэгээ Harvard руу явах acceptance нь айгүй хэцүү байхад тэгээд одоо магадгүй Цэнхаагийн шалгуурыг хангангуудаа хамтарсан хөтөлбөрөөр орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ийм гол боломжууд хүртэл байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд одоо миний эсвэлийн дэдүүдэд ажиллаж байгаа сурагчдад тэдний эцэг эхчүүдийн хандлагыг ингээд ажиглах юм бол айгүй айхтар хүмүүс хүүхдүүдийг одоо сургаж гин хятад руу явуулж гин тэгээд хятад ингээд ирээдүйн хятад руу болж шүү гэдгийг ингээд мэдэрж гин. Тэгэхээр би ер нь бол тэ Монгол бэлтгүү дэлхийд дахинд юм байгаа юм байна гэдгийг бол энэ бол жил их тасан ажиглаад явж байна. Тэгээд тэндээс суралцаад юу шин байна, юу саргаг байна гэх ерөөсөө айгүй гоё миний найзлын онцлог айгүй хайртай байдаг шилхэн бол өдөр болгон шинэ юм сурдаг. Би өөрөө өдөр болгон шинэ юм сурахгүй бидний сурагчдад хөөхгүй. Тэгэхээр энэ надад айгүй гоё эрт хөтлөдөг. Айгүй өөрийнхөө нөгөө шууд ажлын онцлогийг ярьч та тийм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас нэмээд том баяр хүргэе. Яагаад гэвэл энэ их гоё боломжуудыг ингээд залуучуудаа өгч ийн гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн одоо буян давхар одоо ингээд тий бид нар одоо ингээд мэдээллүүд байгаад тэрийг хуваалцж ийн гэдэг нь өөрөө маш том өргөн утга байгаа шүү дээ тий. Тэгээ тэр ч утгаараа хүмүүс маань ер нь мэдээлэл дутуу байгаагаас л болоод те зарим зүйлсүүдийг ингээд зарим боломжуудыг эдэлж амжихгүйгээр одоо чихний хажуугаар өнгөрөх гэдэг юм уу те өөрсдөө өөрийгөө гоолох гэдэг юм уу тийм байдлууд ажиглагдаж ах шиг байна. Тэгээ түүнээс би бас ярианаас ойлгоход бол одоо MIT ч юм уу те одоо Harvard дэлхийн топ сургуулиудад одоо хятадтай хамтарсан хөтөлбөрөөр нь явчих юм бол маш том боломжууд байгаа юм гэж харлаа. Яагаад гэвэл бас одоо 7-8 тэрбум хүмүүсийн аль хүмүүс нь одоо бараг хятад хэллээр ярьж байна. Тэгэхээр одоо яг л чиний хэлдгээр нь дэлхийн одоо энэ соёлын том юм тайз руу те өөрийгөө төлөвлөж оруулах тийм том боломж нь өөрөө хятад хэл юм байна. Тэгээ би бас энэ австралид ирээд бас харж хахад бол англи хэлээс гадна давхар нэг хэлтэй байх нь өөрөө тухайн хүний давхар нэг одоо том чадвар авьяас мэтэр бараг үнэлэгдэж байгаа байхгүй тий. Давхар ажиллаа болоход болон тэгээд тухайн ажил дээрээ бас өсөлтөх чадвараа нэмэгдүүлэхэд давхар ингээд боломжтой. Тэгэхээр хүмүүс маань бол зөвхөн ханзаар одоо нэг зөвхөн харах өнцгөө хязгаарлаад байлгүйгээр тий англи хэлээр бас боломжтой гэдгийг номигийн мандаа бас ярианаас сайн ойлгосон баг гэж бодож байна. Тэгэхээр хоёр нөгөө янзын ингээд одоо яг саяны би нөгөө энэ жишээ татаад ирэхэд хоёр кейс манай дээр орж идэг. За нэг нь болохоор одоо та бүгд ингээд Facebook гэж юм уу эсвэл LinkedIn-ээс хятад руу сурах ингээд жоохон ингээд сонирхоод гэхлээр маш их хэмжээний одоо бүс сурчлагаанууд гарч ирдэг л дээ. Тэрэн дээр нөгөө нэг руу явах нь ингээд мөнгө төлөөд болчих юм шиг. За тэгээ ингээд яг уулзалт хийгээд очиод ингээд суралцах гэдэг одоо тэ оноотой ингээд сурагчд байлаа гэдэг. Одоо яг хойлоо Батын яваа бат HSK 5 оноотой гэж үгүй. Эйгөө сайн онцлогтой өгөхөд. Гэхдээ яг ингээд хаашаа явах чиглүүлэг байхгүй. Ямар нэгэн одоо тэ дүнгийн судлаа сонирхоод явж байгаа. За тэнгууд A option нь юу гэдэг вэ гэхээр
чиний энэ оноогоор чинь танд ийм 100% тэтгэлэг олоод өгье. Чиний сургууль руу яваад чамд одоо нэг 10 сая төгрөг байхад бол чи ийшээ явчих юм байна гэдэг ингээд тэтгэлэг саналаа дуудаг. За тэнгууд би хувилбар нь болохоор юу вэ гэхээр за чи одоо манай ментор багштай одоо надтай те 3 их сургууль руу чамайг өргөдлөж хэлье. Гуруула топ сургууль яг чи шаардлага нь хангаад байна те. За чи Цэнхуа руу үзэж болох юм байна. Фудан руу үзэж болох юм байна. IT-гаар сайн Рузаны их сургууль руу үзэж болох юм байна. За энэ 3 сургууль дээр нэмээд засгийн газрын тэтгэлэг рүү үзэх тийм материал боломжтой байна. За ингээд хамтрахад хоёлоо бүх үргэлжлэлийн ингээ хамт юм эсэгтэй хамт битэн тэр хугацаанд чи өөрөө тэг компьютер скил чинь болон үргэлж бэлтгээд өөрийгөө ойлгох чадвар бүх юм чинь ингээ дагаад дэвшлэнэ. За тэгээд энэ хөтөлбөр бол одоо манай дээр сая энэ дээр 4.8 сая төгрөгийн үнэлгээтэй. Өөрөлдвөл бид нар сурагчийг 4 сар чадваржуулах, мэдлэгжүүлэх хөтөлбөрийг явуулаад хамтраад бүр ганцаарчлаад ажиллах одоо үнэлгээ аваад байгаа байхгүй. Тэгэхээр за үнийн хувьд ч тэр хүүхэд материалаа өгчөө 7 сар хүртэл 7 сар төгрөгийг хүлээгээд ажил хийж байгаа тийм өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? Хүлээ гэж байгаа байхгүй. Энэ талд болохоор өөрийнхөө төлөө тийм ярилцлагандаа бэлтгээгээ бич extra curricular цуглуулъя нэгтэй дээрээс нь цаашлаад шалгалтандаа бэлдээ ингээд яваад эргээд харахад энэ хүүхэд энэ 7 сард хүлээх ажлынхаа оронд өөрийгөө одоо тий бараг 2-3 дахин татгалзуулсан байх байхгүй юу. Тэнгүүд энд сурсан чадвар нь их сургуульд орчиход сүйр чадвар. Угаасаа өөрийнхөө төлөө явах гэдэг чинь их сургууль хүнд заах гэдэг чадвар байгаа байхгүй тий. Өөрөө нэг зорилго тавиад тэрнийхээ хараацах гарах. Би даалтаа одоо сэдв аваад тэрийг бичиж гаргах. Тэнгүүд энийг энэ хүүхэд 12 дугаар ангидаа 11 дугаар ангидаа сураагүйгээр хүлээж агаад ямар ч нөгөө нэг ямар expectation байхаа мэдгүй урилга гараад ирээд 9 сард очоод тоошин юу ч мэдгүй компьютероор сайн ингэж ажиллаж чаддгүй ингээд орчвол энэ хүүхдийн төгсөх хувь энэ хүүхд хоёрын төгсөх хувь хоёр тэнгэр газар шиг зөрүүт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар сайн төгсөгч байх, сайн сурагч байх, гадаадд сурах гэдэг чинь өөрөө тэр чигтээ чаленж те зөв очоод нэг гой байх юм шиг бодоход зүгээр ерөөсөө хаач хандсан хинт ч очиод байсан. Чи өөрөө тэгээд бүх юм болно гэдэг ийм одоо орчин руу өөрийгөө оруулаа шүү дээ. Тэнгүүд энэ хүүхэд шууд шантрах магадaltaй. Батын хувьд А опшноор явсан бол шантрах магадлал хамгийн өндөр. Б хувьдаар явсан бол ятаж шади ингээд нэг өөр материалыг хийсэн юм чинь ч одоо гайгүй дээ гэдэг хандлагатай явж байгаа байхгүй. Тэгэхээр манайхаас одоо бэлтгэгдээд ингээд явсан хүмүүс бол дандаа мундаа сурах залбирны хөтөлбөрт явдаг, бүр өөрийнхөө төлөө явдаг, маш олон клубүүдэд ийсдэг, спортоор хичээлдэг ингээд юм гой өөрийнхөө төлөө яваад байгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ бол энэ хүүхдэд өөрт нь өгсөн итгэл. Энэ л одоо манай зөвлөх хөтөч зөвлөөд байгаа хөтөчлөөд байгаагийн гол үн цэн юм болоо л гэж бодод байгаа байхгүй. Тэглэг байх. Анхаас тэгж бэлцээр гат явсан шүү дээ. Тий, ер нь бол бэлтгэл гэдэг чинь өөрөө бүр одоо ихээсээ одоо дуус хүртлээ зүйлсээ бүр илүү мэдэх хөдөлгөөд байгаа байхгүй тий бэлтгэл. Тэгээд бэлтгэл сайн байх юм бол нэг үг гэдэг чинь тий 50 цагт хөлс татвал дайны цагт тосбаа хасна гэдэг шиг. Маш сайн бэлтгэлтэй байх юм бол тэр одоо гадаад усад суралцах тэр том челленжийн тэр талбай дээр авторч гэнэ гэсэн үг. Тэгэхээр бэлтгэл маш чухал. Тэгэхээр бэлтгэх үйл ажиллагааг бол зөвлөх хөтөч маш сайн өгч байгаа юм байна гэдгийг бол сая одоо жишээтэйнээс ойлголоо. Тэгэхээр 4 сарын турш чадваржуулж ин гэж ойлгох уу те яг нэг хүнтэйгээ илүү тий. Одоо 8 сараас хамгийн сайн эхэлсэн хүүхдүүд маань ингээл 8 сараас эхлээд явдгийн. Тэгээд 9 сард сезон бол ерөөсөө яг 12 сар гэхэд ихэнх сургуулиуд хаагдчихдаг. Тэгээд шилдэг сургуулиуд нь бол 12 1 сар гэдэг нь хаагддаг. Тэгэхээр манай яг үндсэн ажил бол 8 сараас бууж игнаал. Тэгэл яг оны өмнө хүртэл. Тэгэхээр 8 сард бүртгүүлсэн сурагч маань 9 сард ангиараа яг руу тухайн жил явж байгаа групп хүүхдүүдтэйгээ 1 сарын бас юм хөтөлбөрт хамрагдаад China admission process гэдэг хөтөлбөрт хамрагдаад тэндээс бүх ойлголтууд авчаад тэндээс үргэлжлүүлээд 30 цагийн ганцаарчсан явдаг юм. Тэгээ 30 багц цагийн хүрээнд нөгөө эссе бичиг бүхэл одоо нөгөө хамт өргөлүүлэх бүрийг submit тавч дарах хүртэл явдаг байхгүй. Тэгэхээр тэр хүртэл нь одоо хамтдаа бэлддэг гэсэн багш нь яг ингээд зөвлөөд
Одоогийн байдлаар тэр анхны 7 гэдэг шиг тэр хүмүүст одоо зөвлөн тослогоолчлыг үзүүлж ирсэн бол одоо зөвлөх хөтөч болоод өргөжөөд эхний дараагаа тий одоо нийтдээ хичнээн хүмүүсийг оюутнуудыг энэ сургалт хөгжлийнхэн гарааг нь одоо эхлүүлсэн байна. Өнгөрсөн жил би тэд нөө 66 сурагчийг амжилттай хэлсэн. Тэгээд Жилийн дотор уу? яг тийм хөтөлбөрт явсан сурагчаа тоолох юм бол нэг 150 орчим байгаад автагдаагүй дагаар. Тэгээд бид нар бас хөдөө орон нутгийн болон гадаадад одоо сурж байгаа сурагчтай тэгш хүртээмжтэй байгууллагаас онлайн платформ хөгжүүлсэн. Тэгээд өнөөдөр бид тэд нэг амжилтуудаа дүгнсэн юм нэгтгэл постэр илтгэгдээд байж байна. Энд дээр бид нар хэдэн хүнд хүрөө. Тэгээд ганц нөгөө манайхыг зорж ирэхээс гадна бид нар өөрсдөө сургуулиудаар явж айгүйх мэдээлэл түгээдэг. Орос 3 ч юм уу те яг хятад гэж бодоогүй сургуулиуд бас байж байгаа шүү дээ. Тэгээд тэнгуүдээ хятадд сурах боломж гэдэг талаар бол би хэд хэдэн газар манайхаас багш нар маань явж илтгэл тавиад мэдээлэл түгээгээд ингээд явж байгаа. Тэгэхээр нөө яг ил бидний бэлтгэж байгаа хүүхдийн тоо ийм боловч манайхаас мэдээлэл аваад өөрөө мундаг хүүхдүүд байдаг шүү дээ бэлдээд ингээд зөвлөгөө мэдээлэлүүд нэг удаагийн хоёр удаагийн уулзалтуудаа авчаад тэндээс өөрсдөө чиглүүлээд явсан сурагчид байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг илэрч тэр далдарч тэр ингээд бид нэр энэ тоог нэмэгдээд явж байгаа да айгүйх баяртай байдаг. Тэгэхээр жилдээ 100 гаруй тэтгэлгийг 100 хүндтэй тэтгэлэг засгийн газраас өгдөг гэдгээс. Тэгэхээр маш олон боломжууд залуучуудад ялангуяа хятад сурахыг зорж сонирхож байгаа залуучуудад байна гэж ойлгож байна. Тэгэхээр тэдгээр залуучууд маань одоо асуухыг хүсэж байгаа зүйл нь гэх юм бол би зүгээр тэгж тааж байна. Хамгийн эхлээд юугаа бэлтэх хэрэгтэй вэ? Одоо юунаас бэлтгэл эхлэх хэрэгтэй вэ? Та бүхэн дээр очихдоо ямар зүйлсүүдтэй одоо тийм болцоод очих нь илүү зөв болоод одоо цаг хугацааны хувьд хэмнэлттэй байх бай. Хамгийн эхлээд ер нь бол нөгөө хөтөлбөрөө сонгосон байвал илүү зүгээр. Ер нь хятад руу явж байгаа сурагчтайгаа үндсэн requirement нь ер нь адилхан. Яг хятад хэлээр сурч гинөө, англи хэлээр сурч гинөө гэдгээс хамаарат хэлний оноо нь жоохон өөр болохоос биш. Яг тавигдж байгаа шаардлага нь ерөөс нь нийтлэл байгаа. Тэгээд яг ямар хөтөлбөрөөр, ямар мэрэгчлээ аль сургууль надад тохирох юм эсвэл аль хот надад тохирох юм ч юм уу те. Тиймэрхүү анхан шатны зөвлөгөөнүүдийг эхлээд манай дээрээс ус авч болдог. Тэгж сонгочоод тэр хөтөлбөртөө өөрийгөө бэлдэнэ. За тэр хөтөлбөрөө нэг тавьчаад хоёр талаар за илүү одоо надад дэлхийн боломж өндөртэй хөтөлбөр нэг нь эхлээд одоо мөрөөдлийн хөтөлбөр те. За Цэнхогийн MIT та хамтарсан MBA гэж батжээ. Хоёрдугаарт нь тэгвэл арай юм боломжтой MBA тэтгэлэг өгдөг юм чинь арай нэг юм бизнес чиглэлийн өөртөө тэтгэлэг өндөртэй за хөтөлбөр сонгоё ч юм уу те. За тэгээд гурд нь болохоор за яасан ч байсан орчиндоо гэсэн нэг гурд хөтөлбөрөө сонгодог ч юм уу. Америк руу явж байгаа за ингээд баг 200 300 янзын сургуулиуд руу ингээд өглөө аднаас 20 30-нд тэмцдэг гэдэг нэг юм хүмүүс юм хар ухаанаар ойлгосон байдаг шүү дээ. Гэтэл хятад руу бол их шаардлагагүй. Яг үндсэн 3-ыг бариад нэг нь мөрөөдлийн, хоёр нь дундаж тэтгэлэг авах боломжтойггүй, гурав нь яасан ч байсан орчин гэдэг ийм 3 опшн гаргаад жил болох үзээд авах хэрэгтэй. Тэгээд магистр зогсож байгаа хүмүүс бол ажиллаа хийж авах бол ингээд жил болгоно л юу нь үзээд иж болно шүү дээ тий. Бакалаврт явж байгаа сурагчтай болохоор илүү юм чиглүүлэг мэдээлэл зөв аваад айл болох өөрийнхөө потенциалыг дайрлаад зурчлал гэхээс илүү эхлээ бэлдэж үзчихэд за тэгээ бүр болохгүй байна гэвэл зурчлалыг бод манайх бац хийлгэж чадна. Манай хамтралтай альбаас нэг гэрээтэй сургуулиуд байдаг байхгүй. Тэр сургуулиуд руу бид нар явуулж байна. Хэрвээ бакалавр сурах гэхээр арай шаардлага хангахгүй байнаас хэлэн болохгүй байна гэж сурагчид маань үзэх юм бол хэлний бэлтгэлийн бас зүйн тэтгэлэгтэйгээр нэг жил бэлдээд өгчдөг хөтөлбөр байдаг. Тэгэхээр нүүр нь нээс нь одоо дуусчих би тэгэхэд ингээд нөгөө одоо хөтөлбөрөө бүтээсэн байгаа байхгүй. За ингээд A хөлбөр бүтсэнгөө тэгвэл B хөлбөр бүтсэнгөө C хөлбөр бүтэхгүй бол ингээд зурглаад байцдаг. Тэгэхээр одоо яасан манайд лиг болчих гээд байна тий. Ер нь бидний байдлаар нэг юм манайх ивент хөтөлбөр ч юм уу тий нээлттэй юм зарладаг. Тэр үеэр ирээ зүгээр ер нь дахиад сурах ямар юм бэ ч юм уу. Тиймэрхүү байдлаар сонирхож үзвэл зүгээр гэж бодож байна. Тэгвэл ер нь одоо хятад сургалтыг сонирхож байгаа тий ер нь энэ нэг Азийн орнуудын бас юм толгой болж байгаа энэ зүйлийг сонгон суралцаад
сэтгэлийн хөтөлбөрт хамрагдъя гэж бодож байгаач болоод ер нь энэ усад сурцъя гэж бодож байгаа тийм залуучуудад намайгийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? Ярилцлагын төгсгөлд яагаад тэгэхээр өөрөө хятад сурсан маш олон одоо сурахыг хүсэж байгаа залуучуудад одоо чиг баримжаа болоод явж байгаа юм хамт тийм. Бас потенциалаа бити хязгаарлаарай тий. Би зүгээр л нэг юм дундаж сургуулийн хүнч гэдэг юм уу тэгсэн болцсон явж тий. Гэхдээ би нийгэм ухаанаар сурдаг хүн ч юм уу тий. Үгүй. Ер нь л тий амар супер инженер болох чадвар байгаа. Эсвэл бүр судалгааны бүр өндөр түвшний мэдлэг боломж байгаа тий. Тэгэхээр нөгөө юм би яг иймэрхүү л гэж нэг юм зөв хинч дээр орж ирэл анаа хүднийг дундаж сурдаг гэдэг нь орж идэх байхгүй. Үгүй шүү дээ. Танаа хүүд он сурах боломж байгаа хгүй юу. Тэгэхээр нөгөө зэгчдэр хүүхдүүдээр өөрийгөө нэг юм хайрцагласан потенциалыг зарласан байдаг. Тэрэн дээр бол айгүйх тийгээрээ тэгээ you never know гэдэг штэ тэгээ юу ч болно жи айгүй супер гэдгийг мэдгүй тэр чинь ингээд нуугдсны газар явж иж болохгүй. Тэгэхээр тэрийгээ чи илүү олж илрүүлэх дээрээ ийм одоо ментор хүмүүстэй ч илүү юм уу те эсвэл ийм намайг илүү гаргаж ирэх орчин руу очих ч юм уу те тэгэж өөрийгөө хөгжүүлвэл тамбуктан боломж байгаа потенциал байгаа. Тэгэхээр гадаадд сурнгингүүд өөрийгөө нэг хол юм шиг бодоод ч юм уу те бити тийгээс гэж уриалмаар байна. За баярлалаа. Тэгэхээр миний урилгыг хүлээн авч ярилцаж сонирхолтой сэдвийн талаар хамгийн гол нь хэрэгтэй мэдээллүүдийг те хятад сурахыг сонирхож байгаа залуучуудаа системтэйгээр хүргэсэнд баярлалаа. Мэдээж энэ богинохын ярилцлагын хугацаанд бол бүх мэдээллийг оруулах гэдэг нь одоо боломжгүй зүйл. Та бүхэн хэрвээ сонирхож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл за би бас description хэсэг дээр оруулах болно. Зөвлөх хөтөч үйл ажиллагаа одоо нэг цогтоор нь бол бас тэ зөвлөнгөө хөтч болоод ингээд та бүхний замыг гэрэлтүүлээд явах болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр намайгийнхаа ажилд үнэхээр том амжилт хүсье. За баг хамт олонд нь бас амжилт хүсье. Урилга хүлээж авсан бас маш их баярлалаа. Эх ондоо илүү амжилт дүүрэн зөвлөх хөтч үйл ажиллагаа өргөжих баха гэж найдаж. За маш их баярлалаа. Тэгээд ийм гоё одоо подкаст гэхээс илүү энэ бол бусдад ийм одоо тэгээ соён гэгэрүүлэх энийг сонсоод нэг ч ихсэн хүүхэд ингээд мөрөөдөлтөй хүрэх ийм суурийг тавьж өгж байгаа нь бол энэ подкастын хамгийн гоё одоо зорилго чиглэл юм байна гэж ойлгож энэ ялцгаад бол үнэхээр гоё таа. Ингээс ус ярилцлаганд гоё байдаг. Тэгээд тааш нь одоо бүр олон гоё хүмүүсийг хүрээд бусдыг ийм гоё гэгэрүүлэх, соён гэгэрүүлэхэд зүтгээсэй гэж хүсэж байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Real podcast-ийн удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. За зочин маань одоо Бээжинд те Бээжинг их сургууль. Тийм Бээжинг их сургуульд суралцсан нэмээ маань байлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. За баяртай. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт хийрэ бодит нөлөө Real podcast